Бид та бүхэндээ мөнх санхүүгийн болонгийн мэдээлэлээ ТДБ Asset Management-тэй хамтран өргөдөж байгаа. За уртаар ухаалгаар доктортай баталгаатай ирээдүйд хөтлөн ТДБ Asset Management та бүхэндээ баярлалаа. За эхний хэсэгт ямар мэдээлэл байгаа вэ цагаа? За бид нар өнөөдөр болохоор юуны талаар ярилцах вэ гэхээр за хувийн хувьд одоо мөнгө санхүүтэй холбоотой шунал айдас гэдэг зүйл бол байдаг. Тэр нь өөрөө эргээд энэ хөрөнгөний зах зээлд яаж нөлөөлж идэгин те ихэнх үе одоо томоохон одоо зах зээлд үүсэж исэн хямралууд яг юутай холбоотой үүсэж исэн гэдэг талаар ярилцсан. Тэр эхний хэсгээр яг ихлээр бид нар эхлээд нөгөө ямар ч сан одоо бид нар яг ихлээр эдийн засаг ер нь суурьаар яг юуг илэрхийлдэг юм бэ? Тэр дотор яг ямар одоо харилцан ийм хамаарал үйлчлэл явдаг юм бэ гэдгийг харин тэгэхээр слайдн дээр төлөө харцгаая. За тэгээ хувь хүний санхүүгийн шунал ба айдас уртаар ухаалгаар гэнэ. Шунал ба айдас гэхээр яг сонсоход бол айхтар сонсогч магадгүй. Тэгээ тайлбарлаад ирэхээр бас ямар байх нь харъя тийм ээ. За тэгэхээр эхний ээлжинд бол хэдүүлээ явах гэхээр ер нь эдийн засаг гэдэг ойлголтоо суурьаар нь ер нь эдийн засаг гэж яг юу илэрхийлээд байгаа юм бид нар юуг тайлбарлаж ойлгохын гэдгээр харъя. Тэгэхээр хамгийн энгийн хэлбэр дээр харах юм бол ерөөсөө л өрхгөр компаниудын хоорондын тэр харилцан эдийн засагт оролцож байгаа оролцоог л бид эдийн засгийн хамгийн энгийн хоёр секторын гэдэг энэ модельээр тайлбарлаж болдог. За тэгэхээр мэдээж нөгөө компаниуд яг ихлээр тодорхой бараа үйлчилгээг зах зээл дээр энэ бараа үйлчилгээний зах зээл дээр нийлүүлснээр энийг бол яг ихлээр иргэд өрх гэрүүд бол энийг худалдаж авдаг. За эргээд яг ихлээр өрх гэрээс бол компанид яг ихлээр үйлдвэрлэл явуулахад хүчин зүйлтэй холбоотой одоо хөдөлмөр, газар, капитал гэдэг юм уу те энэ хүчин зүйлүүдийг компанид нийлүүлснээр бол компани тэр зүйлийг бол үйлдвэрлэх, бараа үйлчилгээг бий болох боломжтой байдаг. За эргээд яг ихлээр энэтэй холбоотой энэ бол яг бодит зах зээл буюу бараа үйлчилгээтэй холбоотой зах зээл гэж ойлгож болно. За эргээд эндээс бол нөгөө мөнгөний урсгал үүсдэг. За эргээд ямар мөнгөний урсгал үүсэх вэ гэхээр компаниас цалин түрээс хүү ашиг гэх мэтлээ эдгээр зүйлүүд бол яг ихлээр эргээд өрх гэрт орлого болж ордог. За энэ орлогод суурлаад өрх гэрийн хувьд гэх юм бол яг ихлээр компани бүтээгдэхүүн үйлчлэгийг худалдаж авснаар бол компани борлуулалтын орлого болж ордог. Тэгэхээр үндсэндээ бол энэ хоёр сектор маань бол эдийн засгийн хувьд бидний хамгийн чухал хоёр сектор гэж ойлгож болно. За гэх мэтчлэн бол энийг бид нар дараагийн түвшинд харуулад үзэх юм бол хизээ яг энэ санхүүгийн зах зээл орж ирдэг юм бэ гэдгийг харъя. Энийг гурван секторын хувьд тайлбарлаж болдог. За тэгэхээр гурван сектор дээр санхүүгийн байгууллагуудыг бол дотор нь энэ санхүүгийн зах зээлийг болохоор бид нэр дотор хоёр хэсэгт ангилдаг. За эхнийх нь болохоор юу вэ гэхээр санхүүгийн дундын зуршлагчид гэдэг байгууллагууд. Тэгэхээр эдгээр байгууллагуудад яаж санхүүжилт их усөр очдөг вэ гэхээр өрх гэрүүд хоригдлол үүсгэснээр, хадгаламж үүсгэснээр эдгээр байгууллагуудад очдөг. Тэгэхээр энэ байгууллагуудад юу орж байгаа вэ гэхээр банк, даатгал, за одоо энэ тэтгэвэр гэх мэтлийн санхүүгийн байгууллагууд ордог. Энийг болохоор яг ихлээр эргээд энэ байгууллага дээр үүсэж байгаа тэр хоригдлол даатгал маань компаниудад очихдоо шууд бус санхүүжилтийн хэлбэрээр санхүүжилт болгоод компани үйл ажиллагаагаа хэлэхэд нь бол нөлөөлж идэг. Тэгэхээр яагаад шууд бус санхүүжилт гэж нэрлэдэг вэ гэхээр тухайн өрх гэр яг ихлээр компанид яг зориулаад энэ компанид энэ зээлийг олгоорой гэж банкнд өгдөггүй зүгээр хоригдлол үүсгдэг. Цаашаага хин шийдвэрийг гаргадаг вэ гэхээр дундын зуршлагч буюу банкуд ч юм уу те энэ даатгалын компаниуд шийдвэр гаргадаг учраас шууд бус санхүүжилт гэж нэрлэдэг. За тэгвэл нөгөө талдаа санхүүгийн зах зээл. За санхүүгийн зах зээл гэдэг маань бол одоо бидний хувьцаа, бонд, за мөнгөний зах зээл гэх мэтчлэн валютын зах зээл хүртэл энд ордог. За эдгээр зах зээлийн хувьд бол хөрөнгө оруулагч компанид шууд хөрөнгө оруулалт хийх боломжтой байдаг. За яагаад тэр вэ гэхээр би өөрийнхөө хувьцаа авах гэж байвал Apple гэдэг ч юм уу компани эсвэл те нөгөө талдаа одоо эргээд Монголын одоо компаниудаас ингээд банкудаас авах гэж байвал би тухайн банкны нэр дээрх хувьцааг авна. Эсвэл тухайн байгууллагын нэр дээрх бондыг худалдаж авдаг. Тэгэхээр тухайн байгууллагт би өөрөө явах гэхээр шууд хөрөнгө оруулалт хийснээрээ нэг талаараа хөрөнгө оруулагч болох эсвэл тодорхой хэмжээний зээлдэгч болох юм боломж байгаа учраас энийг шууд бус санхүүжилт гэж нэрлэдэг байна. Тэгэхээр энэ зах зээл дээр явах гэхээр ер нь бол одоо бидний одоо энэ санхүүгийн арилжаа за эргээд явах гэхээр энэ үнцэн тогтож идэг. За тэгэхээр өнөөдрийн энэ нөгөө ярьж байгаа гол сэдэв маань бол шунал болон айдас гэдэгтэй холбоотой байгаа шүү дээ. Тэгэхээр за хоёлаа явах гэхээр энэ дээр нэг түүхийг ярихаар бэлдсэн байгаа. За ер нь дэлхийд тохиолдсон томоохон бас ийм одоо санхүүгийн зах зээл дээр аливаа нэг зүйл дээр гарсан юм хөөсрөл үний хөрөгдөлтэй холбоотой. За Голланд улсад болохоор алтан зуул цэцэг 1600 одоо 1700 оны үед бол ингээд
маш 17 дугаар зуунд бол маш үнэтэй болсон. За одоо бид нар бол алтан цэцгийг бол алдартай шүү дээ. Ер нь өсгөөчүүд ч маш их дуртай байдаг байх энэ цэцгэнд тий. Тэгэхээр энэ алтан зуул цэцгийн хувьд яаж одоо үнэн өсөөд те ямар байдлаар одоо зах зээл дээр нөлөөлж исэн бэ гэдэг. Тэгээ эргээ энд юу нөлөөлсөн бэ гэдгийг хоёлаа эхнээс нь он цагийн хувьд харж үзье. За тэгэхээр хамгийн ихний одоо түүхийн ярих юм бол 1550-ад онд анх одоо Европын алтан зуул цэцгийг ер нь Ottoman гэдэг энэ одоо гүрнээс бол яг ихлээр Европын хүмүүст ингээд бэлгэлсэн байдаг. За ингээд энэ бол яг ихлээр Европт ерөөсөө ургаж байгаагүй ийм шин төрлийн одоо цэцэг ургамал байсан. Анхаарлын татсан баг тий. За тэгээд яг ихлээр дараа нь 1590-ад онд бол яг ихлээр алтан зуул цэцгийг Европын Нидерландд тариалж эхэлсэн байгаа. Голландд гэсэн. Бараг тэр киноны түүх вэ тий? Магадгүй. Тэгээ энэ болохоор яг ихлээр ерөнхийдөө бол амьдрах чадвар өндөртэй. За тэгэхээр нөгөө нэг Голланд эдэр маань ийм баг бүс далайн доод түвшинд байдаг ийм орнууд шүү дээ. Тийм улсад бол ийм одоо гоёмсог цэцэг ургаж исэн нь бол тухайн үед бол нэлээд одоо хүмүүсийн анхаарлыг татчихсан. Ялангуяа одоо баян чинэлэг хүмүүс бол энэ цэцэгт те илүү татагдах ийм зүйл үүсэж исэн юм. За тэгэхээр энэ цэцэг үнд хүрсэн бас нэг гол шалтгаан гэх юм бол тухайн үед бол Голланд улс бол ерөнхийдөө Испани улсын хараанд байсан. За тэгээд тэндээсээ ерөнхийдөө тусгаар тогтнохож маш олон жилийн дайныг өрнүүлж ирсэн. Тэгээд ер нь бол тодорхой бүс нутагт бол ийм тусгаар тогтнолыг бас ингээд тодорхой хэсэг нь бол авчихсан, олчихсон. Тэгээ энэ цэцэг яг тэр үедээ давхцаж орж ирсэн нь бол яг хөө тариалж эхэлсэн. Эргээд нөгөө тухайн одоо Голланд улсын ерөнхийдөө бол нөгөө нэг алтан үеийг илэрхийлсэн ийм цэцэг болж ерөнхийдөө бас ийм нэр хүндтэй болж өссөн юм байна. За тэгээд их үед бол яг хөө ихлээр цэцэг маань бол нэг л төрлийн өнгө дагнсан юм байдлаар ургадаг байсан. За тэрэн дээр бол яг ихлээр хүмүүс тодорхой төрлийн энэ цэцгийг өвчлүүлдэг юм вирус хэрэглээд тэгээ тэр вирус одоо энэ цэцэгт орсноор яадаг вэ гэхээр цэцэг маань хоёр төрлийн өнгнөөс ингэж бүрдэх юм боломж бүрддэг юм байна. Тэгэхээр одоо энэ дээр байгаа энэ хоёр төрлийн өнгөтэй байгаа цэцэгнүүд маань бол тодорхой нэг вирусээр ингээд дамжуулаад тийм болгоод юм байна. Тэгээд энэ нь болохоор яг ихлээр бас зөв ингээд одоо ургуулж чадах юм бол тийм онцгой олон төрлийн янз бүрийн тийм сонин сонин өнгийн алтан зуул цэцгийг бүрдүүлдэг. Тэгээ тэр өнгө нь ховор байх тусмаа илүү үн цэнд хүрдэг. Ийм зүйл бий болсон юм. Тэр оновчтой шийдвэр бол ер нь ингээд байгаа ондгоо гэсэн санаа юм байна тий. Тийм. Тэгэхээр энд нөгөө нэг бид нар чинь нөгөө ховор зүйл илүү үн цэнтэй гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ ховор байдал нь яг хөөхлөр хүмүүсийн дурд үн цэнтэй байх хэрэгтэй гэдэг нэг тийм зүйлийг бий болгоод. За үнэтэй зэрэгтэйд бол яг хөөхлөр 1602 онд ер нь энэ Голланд улс маань бол энэ хөрөнгөний зах зээлтэй маш их зүйлээр холбогддог. Маш олон төрлийн хөрөнгөний бүтээгдэхүүн хэрэгслүүд энэ Голланд улстай холбогдсон байдаг. Тэгэхээр бидний хувьд түүхэнд хамгийн анхны хувьцаат компани одоо энэ Голланд улсад үүссэн гэж үздэг. Ямар сони юм бэ те? За энийг бол нөгөө Dutch East Indian буюу Энтхийн одоо зүүн бүсийн корпорац гэж нэрлэдэг. За энэ корпорац маань бол ерөнхийдөө бол хамгийн анхны ард иргэдээс ерөнхийдөө санхүүжилт татах байдлаар ийм бүтсэн хувьцаат компани байгаа. Тэгээ энэ компани хувьд гэх юм бол дэлхийд бол маш хүчрхэг байсан. Энэ зөвхөн компани байгаагүй. Бүр өөрийн гэсэн айрамтай, өөрийн гэсэн одоо бүс нутгийг ингээд эзлээд колоничлоод байжсэн ийм том одоо байгууллага байгаа. Тэгээ энэ байгууллага бас яг ихлээр нөгөө энэ Голланд улсын эдийн засгийг огцом өсөх. Тэгээ хүмүүсийн чинээлэг болоход бол маш хүчтэй нөлөөлсөн байгаа. Тийм байх тий. Тэгэхээр эргээд яг ихлээр энэ бол нөгөө эргээд тэр үний хөрөгдөлд бас нөлөөлөх нэг гол шалтгаануудын нэг байсан байна. За тэгээд энэ цэцэгт бол эхлээд бол нөгөө баян чинээлэг хүмүүс оролцоод ингээд арилжаанд явжсэн бол за энэ цэцэгний эрэлт бол яг ихлээр 1630-ад оноос огцом нэмэгдээд тэгээ эргээд энэ дунд яг ихлээр нөгөө арилжаанаас ашиг сонирхол олох зорилготой цэцгийг хэрэглэх биш те зүгээр дундаас нь арилжаа гэсэн сонирхолтой ийм хүмүүс орж ирсэн байгаа. Тэгэхээр энэ үйл явц эргээд яг ихлээр яаж нөлөөлөөд бидний өнөөдрийн юу орох вэ гэдгийг дараагийн хэсэг дээр баялаа. За тийм.
яг энэ түүх кино байдаг юм а. Би яг тэр санаанд орж байна. Тэгээд бүтлгүүдэл яг нөгөө арилжааны шугамар ашиглаад мөнгө олох зорилготойгоор хийгээддэг яг нэг юм кино байдаг. Тэгээд тэрний бас энэ зүйлээс сэтвэлсэн бодит явдлаас сэтвэлсэн кино байсан юм байна гэж яг бодож байлаа. Үнэхээр сонирхолтой түүх байлаа. Үүн дээр бас холбогдлолтойгоор дараагийн хэсэгт ямар хуйлтай холбоотой байхыг ярих юм байна тийм ээ. Тийм. Дараагийн хэсэгт энэ зүйл маань ганцхан цэцэг ямар үнд төрж ирсэн бэ гэдгийг одоо мэдэх юм бол маш бүр анхаарал татмаар тийм зүйл гарч ирэхээр байгаа даа тийм. За ойлголоо үзэгчдээ тэгэхээр та бүхэн маань Мөнх санхүүгийн булангийн дараагийн хэсэгтээ хамтдаа байснаар энэ зүйлийг мэдэх боломжтой байх нэ. Тэгэхээр энэ хэсэг дээр бид та бүхэнд Мөнх санхүүгийн булангийн 2 дугаар хэсгийг бас зогоотойгоо хүрэхэд бэлэн болсон. Тэгэхээр 2 дугаар хэсгэрээ хоёлоо ямар мэдээлэлээ үзэгчдээ өргөх үү? За өмнөх хэсгээр ярьж ирсэн за Голланд улсад алтан зул цэцэг үнэн яагаад их өсөрсөн те. Тэгээд тэнд одоо оролцож байгаа, худалдаж авч байгаа, үн зарж байгаа, худалдаж байгаа талуудын хувьд яг юу энэ хөөсрөлд нөлөөлсөн бэ гэдгийг ярилцж байгаа. Тэгээд энэ болохоор ямар учиртай вэ гэхээр эргээд ер нь хөрөнгөний зах зээл дээр бас ийм зүйлүүд тохиолддог. Үнц нь яг юунаас шалтгаалаад өсөд байгааг энэ хүмүүс тайлбарлаж чадахгүй мөртлөө тэр хүмүүсийн тэр өсөлт нь ингээд зогсохгүй юм шиг тэр мэдрэмжээс одоо илүү хөрөнгөтэй болъё те богино хугацаанд мөнгөтэй болъё гэдэг тэр шунал нь ихтснээс болоод тэгээ ийм одоо тодорхойгүй зүйлүүд үүсдэг. Тэгэхээр слайдн дээр үргэлжлүүлээд өмнөх хэсгийн үргэлжлэлийг хоёлаа хараад ярилцъя. За тэгье. За тэгэхээр одоо энэ алтан зул зүгээр цэцэг үстэй тий. Алтан зул зүгээр цэцэг. Тэрний талаар одоо яг яагаад яасан одоо энэ слайдаар гаргах нь байна. Тэгэхээр яг альва зүйл нэг тийм үеичлэл гэх юм уу тийм зүйл байгаад тах шүү гэдэг зөв миний анзаарч байгаагаар тэр ийм одоо туйлшрал гэх юм уу те хүмүүсийн туйлшрлаас үүдэж бас энэ үнцэн нэмэгдэх гэхдээ маш богино хугацаанд нэмэгдээд тэрүүхэн оронд яг төрүүлж одоо юу гэдгийг тухайн одоо чинь алтан зул цэцэг дээр одоо борлуулалт хийсэн ч гэдэг юм уу зүйлс дээр одоо хүмүүс нь хожоод жоохон хожуу мэдсэн хүмүүс нь бол ерөнхийдөө алдах иймэрхүү хандлага бол илбэг байдаг тийм ээ. Тэгэхээр энэ хөөсрөлтөй холбоотой бол маш олон хүмүүдэж бас өөрсдийнхөө санхүүгийн хувьд одоо маш их алдагдлуулсан ийм үйл явдлууд бол болсон байгаа. За тэгэхээр өмнөх хэсгээр хэлсэн энэ цэцэг маань Европт орж ирэхдээ бол яг Европын ялангуяа одоо Голланд улсын одоо тусгаар тогтнолынхаа төлөө тэмцэж байгаа. Дээрээс нь одоо Голланд улсад одоо дэлхийн хамгийн хүчирхэг ийм одоо компани байсан. Одоо үүсгэн байгуулагдаад тэрийн бүр засгийн газраас нь дэмжиж ийм үүсгэсэн маш олон юм худалдааны жижиг ийм бүтцүүдийг нийлүүлээд нэг том компани болгоод тэр нь тэгээд ерөөхдөө нөгөө Голланд улс бол бусад одоо тухайн үед Испани ч юм уу те Англи ч юм уу одоо энэ бусад улстай харьцуулахад хүч сул байсан учраас тэгж дэмжиж бол одоо тухайн эдийн засгийг бол дэмжсэн байдаг. За тэрнтэй холбоотой бол яг ихлээр энэ одоо цэцэгний үнд нөлөөлсөн нэг зүйл нь гэх юм бол эдийн засгийн өсөлт байх нь байна. Дээрээс нь энэ цэцгийг бол яг ихлээр тэр ховор байдлыг үүсгэсэн бас үнд нөлөөлөх энэ цэцгийг өсгөх нэг шалтгаан болсон. За тэгээд энэ цэцэгт одоо хөөсрөлт нь одоо хүргэсэн нэг чухал үйл явц нь бол 1630-аад онд бол бас энэ Голландд хамгийн анхны энэ форвард гэдээ бас ерөөхдөө энэ форвард гэдэг ийм үүсмэл зах зээл гэж бид нар ярьдаг. Ийм бүтээгдэхүүн ерөөхдөө бол энэ Голланд улсад бас үүссэн байдаг. Тэгэхээр энэ ямар учиртай бүтээгдэхүүн юу вэ гэхлээр за өнөөдөр хоёулаа ингээ арилжаа бол хийхгүй. За 3 сарын дараа, 6 сарын дараа, жилийн дараа ч юм уу те арилжаа их боломжтой. За Монголын нөхцөлд бол өнөөдөр яг форвардыг бид нар юунд хэрэглэдэг вэ гэхлээр доллар дээр хэрэглэдэг. Жишээ нь байгууллагууд яг вэ гэхлээр хэрвээ он гарахаас өмнө төлгөөгөө их болоод за би 9 сард ч юм уу ингээд шатхуунаа хөдөлтөж авах гэж байна гэд одоо газрын төсний компани байлаа гэж бодоход одоо долларыг юм уу эсвэл нөгөө авах гэж байгаа валют дээр явах вэ гэхлээр банктай гэрээ ичдэг. За 9 сарын дараа яг тийм ханшаараа авна шүү гэд. Тэгэхээр үндсэндээ бол яг вэ гэхлээр энэ нэг талаараа эрсдлээ хамгаалж өгч байгаа бүтээгдэхүүн гэж ойлгож байна. За алтан зул цэцгийн хувьд бол яг вэ гэхлээр энэ бүтээгдэхүүн яагаад ашиглах болсон бэ гэхлээр алтан зул цэцэг маань 4-5 сард л ерөөсөө 1-7 хоног дэлбэлт юм. За тэгээд ерөөхдөө 6-9 сард ингээд болцсон үсдэг. За болцсон үсгээр нь яг вэ гэхлээр арилжаалах боломж үүсч эхэлдэг. За бусад сарууд дээр бол яг вэ гэхээр ерөөхдөө арилжаалах боломж байдаггүй. За тэнгүүд бусад сар дээр арилжаа ихийн тулд нөгөө гэрээ одоо худалдах боломжтой тэр 6-9 сараас бусад үед бол яг вэ гэхлээр тухайн зүйл дээр энэ форвардын буюу ирээдүйд эрхчил одоо гарч ирэх ургацаас гэдэг ийм арилжаанууд орж эхэлсэн байна. Тэндээс ашиг авах нь тийм ашиг авах. Тэгээ энэ
спекулятив буюу ийм дам арилжаа хийгээ тэр дундаас ингээд ашиг олох сонирхолтой ийм хүмүүс бол яг гэхээр Франц улс бас дагаад их 17 дугаар зуунд одоо баяжж хөрөнгөжж исэн. Тэндээс яг гэхээр энэ цэцгийг авах сонирхол хүсэлт бол нэмэгдсэн байна. Тэгэхээр тэрнтэй холбоотой бол яг гэхээр нөгөө эрэлт огцом өсөөд тэр хүмүүс бол яг гэхээр ерөнхийдөө бол нөгөө энэ форвардд орсноор нэг давуу тал нь юу гэдэг вэ гэхээр шууд мөнгөө гаргахгүйгээр ирээдүйд угаасаа л өсөд байгаа зүйл дээр багахан хэмжээний хоорондоо гэрээ хийгээд цэцгийг тарьж байгаа үнэтэй за 6 сар даваа шүү гэд гэрээ хийдэг. За тэгэнгүүт яг гэхээр нөгөө үнэн өсөөлөөсөн болохоор ямар ч асуудал байхгүй. Гэрээнийхэн дагуу гэрээ ихтэй бол арай хямд үнээр гэрээ чинь яг нөгөө сезон нэрхээр илүү өндөр үнэтэй болоод байсан учраас тэгээд яваад байсан байна. За хизээ уналт оргил үе болоод уналт үүссэн бэ гэхээр ерөөхдөө 36 37 онд бол яг эд оргил үе дээр өссөн байгаа. За тэр үед ямар үнд хүрч исэн бэ гэдгийг хоёлаа дараагийн слайдн дээр ярина. За 37 онд яг үе гэхээр нэг л өдөр ерөөсөө хинч бодолдож авах сонирхолтой болсон байна. Гэрээг. За яасан бэ гэсэн чинь нэг хүн яваад ерөөхдөө бол яг үе гэхээр дараагийн өндөр үнээр авах тэр гэрээний саналыг хайсан чинь хинч өндөр үнэ хэлэхгүй байгаад исэн. Тэгээд өмнө нь бол яасан бэ гэхээр нөгөө гэрээ их болгонд л дандаа л өмнөх жилээсээ өндөр үнэл гарч ирээд байсан. Тэгэл хүмүүс нөгөө өсөж байгаа юм чинь илүү ашиг болж таараа гэрээ хийгээдсэн. Гэтэл яг 37 онд хинч гэрээ хийхэ болоод за тэгээд ерөнхийдөө бол 7 хоногийн хугацаанд маш үнцэнтэй байсан зүйл ямар ч үнцэнгүй болчихсон. Ийм үйл явдал болсон байгаа. Зүгээр л ургамал болоод өөрчлөлөө тий. За тэгээд гэрээний одоо хэрэгжилтэд биелүүлээч гэдэг ийм хүслийг бол ерөнхийдөө нөгөө нэг худалдаа авахч талаас тавьсан байгаа. Мэдээж тий. Гэтэл шүүхээс бол яг гэхээр тухайн үед бол энэ ерөөсөө худалдагч худалдаа авахчийн хооронд хийгдсэн яг санхүүгийн бүтээгдэхүүн болж амжаагүй ямар нэгэн хуулийн хамгаалалт ч юм уу ийм зүйл байгаагүй. За тэгэнгүүт яг гэхээр нөгөө хүмүүс чинь маш үнэтэй зүйл гэрээний тэр худалдаа авах эрх маань ямар ч үнцэндэг болчихгоо мэдээж хүн тийм алдагдал хүлээхийг хүсэхгүй. За ингээд эхлэнгүүт яг гэхээр шүүхээс бол нэг 3-5% л одоо төлбөр нөхөх одоо төлөх ийм нөхцөл байдал руу шилжээд энэ хөөсрөл маань бол ерөөдөө хагарсан гэж үздэг. За энэтэй холбоотой бол нөгөө маш олон хүмүүс энэ дээр өөрсдийнхөө одоо энэ өсөлтөөс ашиг хийх гэж бол энэ алтан зулц цэцгийн гэрээнд оролцоод энэс бол алдагдал хүлээсэн бол зүйл байдаг. Тэгэхээр хоёулаа үн дээр нь харах юм бол за нэг алтан зулц цэцэг эд оргил үедээ за энэ бол ховор төрлийн цэцэг илүү үн цэнтэй гэж ойлгож болно. За энэ цэцэг ямар үнд хүрж исэн бэ гэхлээр дараах үнд хүрж исэн байгаа. Тэгээ энэ ерөөсөө нэг ширхэг цэцгийн үн байна. Тухайн үеийнх нь хань ширхсэн. Тухайн үеийнх нь хань ширхэг. За жишээ нь улаан буудаа 4.5 тонн, хөх тариа 8.4 тонн. За өвхөр 4, гахаа 8, хонь 12. За дарс бүр бараг 500 литр. Тийм байна. Шар хайрыг 3800 литр. За цэцгийн тос гээд энэ зүйлүүдийг барааг өгөөд ганцхан цэцгийг худалдаж авсан. Гэхдээ ч одоо тарган өхөр гэж шүү бүр тодтогоо те. 4 толгой гэдэг чинь 4 тарган өхрээр нэг алтан зул цэцэг гэдэг чи одоо миний тонд бол боохгүй. Яг энэ тоонуудыг харах юм бол мэдээж хүн яагаад энэ цэцэг те энэ зүйл маань яагаад ийм үнцэнд хүрсэн бэ гэдгийг бол ойлгоход мэдээж хэцүү. Тэгэхээр яг тухайн үед бол мэдээж нөгөө анхны үнд хүрсэн гол шалтгаан нь бол энэ цэцэг маань өөрөө язгууртан хүмүүсийг одоо илэрхийлэхтэй тэр хүний одоо тэр худалдаа авах чадвар тэр хүний одоо хэрэглээ өндөрвэ гэдгийг байдлыг бас илэрхийлдэг байсан. За гэхдээ энэ ийм үнд хүрсэн гол шалтгаан гэх юм бол нөгөө хүмүүс дундаас нь тийм зүйл байгаа юм чинь тэр дундаас илүү хөрөнгөчжээ гэдэг ийм цохиомл одоо арилжаа хийж гиснээс бол бүр ингээд үн хөөсрөөд за тэгээд энэ үн дээрээс бол яг гэхэлэр 7 хоногийн хугацаанд ямар ч үнцэнгүй болтлоо унсан ийм тохиолдол байгаад байна. За тэгэхээр ер нь бол нэг 2 алтан зул цэцэгтэй байхад бол нэг 8 үхэртэй бол болчихлоо гэж. Тийм. Тэгэхээр яг энэ үнц нь бол тухайн үед маш чадварлаг ийм одоо хүний одоо уран одоо баримлч юм уу те ийм уран дархан хүний жилийн цалин 10 дахин нуулсантай тэнцвүүц ийм үнцэнтэй байсан гэж үздэг юм байлээ. Жилийн одоо олж байгаа нийт орлогоос 10 дахин үнэтэй нэг л цэцэг тийм ийм л. За тэгэхээр энийг бол яг ихлээр хоёлаа дараагийн хэсэгтээ юутай холбож тайлбарлаж өрхөд ярмаар байгаа вэ гэхээр өнөөдөр бид нар маш их сонсдог крипто валют гэдэг зүйл байгаа тийм. Тэгэхээр энэ зүйл маань зарим нэг талаараа бас үнэтэй төстэй ийм одоо түүх болж идэг. Тэгэхээр энэ дээр ер нь яг ямар үйл явдлууд болоод энэ эргээд яг одоогоор бид нар яг энийг санхүүгийн хувьд санхүүгийн хөрөнгө гэж үзэж одоо үнэлэх боломж байгаа юм уу те хэр одоо итгэлтэй байж чадах юм те энэ одоо үний
өсөлт бууралтыг бид хэр сайн тайлбарлаж чадах вэ гэдгийг бол үргэлжлүүлж ярих төлөвлөгөөтэй байна. За тэгэхээр бидний энэ хэсгийн цаг ингээд дуусч байна. Тэгэхээр үргэлжлүүлээд криптовалюттай холбоотой мэдээлэл 3 дугаар хэсгээр хоёлоо үзэгчтэй хүргэе тийм ээ. Маш баярлалаа. За мөн энэ хэсэгтээ бид та бүхэнд маш хэрэгтэй мэдээллийг хүргэх гэж байгаа гэдгийг хэлье. Бид даваа гараг болгон мөнх санхүүгийн булангийн мэдээллүүдийг та бүхэндээ хүргэдэг. За ерөнхийдөө хүн хөөхнийхээ санхүү хэрхэн яаж зохицуулах ёстой байдгийн бэ гэдэг талаар зөвлөгөө мэдээллийг цогоо та бүхэнд даваа гараг болгоноос хүргэж ажиллаж байгаа гэдгийг хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгэхээр яг мэрэгжлийн хөрөнгө оруулагч талаас харах юм бол алтан зуул цэцэг одоо тэр үн цэн ийм өндөрт хүрснийг бол тайлбарлахад бол ямар ч боломж байхгүй. Яа тэгэхээр мэрэгжлийн хөрөнгө оруулагч гэдэг бол заавал нэг суурь нөхцөлийг заавал мэдэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр суурь нөхцөл нь энэ зүйл яагаад ийм үнд хүрэх хэрэгтэй вэ те? Энэ яг бодиттой байж чадахгүй гэдэг ийм зүйлийг харах хэрэгтэй. За тэгэхээр алтан зуул цэцгийг авсан шалтгаан нь бол энийг нотлоход маш амархан. Энэ зүйлийг одоо жишээ нь бид нар бүтээгдэхүүлчлэгээд харж ирэхээрээс бүтээгдэхүүлчлэгээ биш те ийм зүйл байгаад байна. За тэгвэл биднэрт харьцангуй шинэ одоо санхүүгийн бас хэрэгсэл санхүүгийн бүтээгдэхүүн гэж хүлээн зөвшөөрөхөд үнэлэхэд бас тодорхойгүй байгаа нэг зүйл бол одоо ялч криптовалют гэдэг энэ зүйл байгаад байгаа. За энэ дээр бол бас л яг энэ алтан зуул цэцэгтэй адилхан ийм хөөсрлүүд маш их явагдсан. За гол шалтгаан нь юу вэ гэхээр мэдээж нэгдүгürt бол яг гэхээр ийм бүтээгдэхүүн дээр оролцож байгаа оролцогчд маань харьцангуй эрт үедээ бол мэрэгжлийн бус ийм хөрөнгө оруулагчид буюу хувь хүмүүс маш их байсан. Тэгээ хувь хүмүүс бол яг саяны алтан зуул цэцэгтэй адилхан нөгөө хөөсрөл тэр үн өсөж байгаа байдлаас те өндөр өгөөж олчих гэсэн ийм зүйлээс шалтгаалж энэ зүйлд бол орж исэн бол харагддаг. За тэгэхээр криптовалютын хувьд гэх юм бол 2008 онд анх энэ санаа бол гарсан. Ерөнхийдөө бол зуучлагчгүй захин мөнгөний хэрэглээг нэвтрүүлэх юм зорилготой. За 2009 онд бол анхны систем нь хэрэгжээд за тэгээд 2015 онд бол бас нэг энэ криптовалюттай холбоотой нэг том өөрчлөлт гарсан нь Ethereum буюу за энэ сүлжээний шинэ үе буюу технологи буюу шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргаж ирсэн. За үндсэндээ бол яг хөө гэхэлэр бид нэр смарт контракт буюу ухаалаг гэрээг хоорондоо хийх зорилттой ийм бүтээгдэхүүн бол гарч ирсэн. За энэ талаар бол дараагийн хэсгээр илүү тайлбарлая. За тэгээ. За 2017, за 2022 онд, за 20-с 21 онд за бол ер нь институцүүд энэ криптовалют руу орж ирсэн байна. За 22 онд бол хэд хэдэн том үйл явдлууд бас болсон. Тэгэхээр 17-22 онд болсон эдгээр үйл явдлууд бол юу вэ гэхээр энэ хөөсрөл болон уналттай холбоотой. За уналт нь бол ер нь нэг унахаараа маш өндөр ундаг. За тэгээд хүмүүс энэ дээр нөгөө хөшүүрэг ашиглах ч юм уу те өндөр устдаас энэ өгөөжтэй өндөр өгөөж болох зорилгоор хөшүүрэг ашиглах ийм зүйлүүдээсээ болоод маш их одоо хөрөнгө алдах ийм одоо зүйлүүд яг алтан зуул цэцгийн тэр одоо уналт шиг ийм үйл явдлууд бол болж исэн. За тэгэхээр нэлээд олон хүмүүс ч бас хохирогч болчлаа гэсэн зүйлүүд харагдаад байсан шүү тийм. За тэгвэл 2024 онд бол санхүүгийн бүтээгдэхүүн бол хүлээн зөвшөөрөх нэг ийм одоо төрлийн бүтээгдэхүүн болсон ба. Тэгэхээр энэ дээр юу хэлэх гээд юм гэхээр яг санхүүгийн бүтээгдэхүүн болоод гарчгаар л яг санхүүгийн зах зээл дээр хүлээн зөвшөөрөгдөөд энийг яг ингээд хүмүүс үнэлээд болчихдөг юм уу гэхээр бас биш. Түрүү одоо жишээ нь алтан зуул цэцэг дээр бид нар харсан тийм санхүүгийн хэрэгсэл ашиглаад ингээд арилжаанд хийгээд яваад байна тийм. Гэтэл яг бүтээгдэхүүн нь бол санхүүгийн хэрэгсэл гэж хүлээн зөвшөөрөхөд ийм боломжгүй зүйл байгаад байна. За тэгэхээр энэ дээр хэдүүлээ яах вэ гэхээр хөрөнгө оруулалтыг бид нар үнэлэхдээ нэг ийм суурь нөхцөлийг заавал хараад энэ зүйлийн үн цэнийг нь тодорхойлох гэж оролддог. Тэгэхээр тэрэн дээр криптовалютыг өнөөдөр яг компани гэдэг талаас нь хараад үнэлгээ хийгээвэл нэг одоо эдэн зүйлүүдийг харж болох нь. За эсвэл нөгөө хүмүүсийн сайн мэдгээр нь валют юм уу гэд хараад үнэлэх гэхээр бас нэг тодорхой зүйлүүдийг бид нэр заавал судлах хэрэгтэй болдог гэсэн. За хэрвээ би компани гэж үзээд за хэрвээ би одоо компани байгаад бүтээгдэхүүн үйлчлэх юм бол бидний өнөөдөр Apple компани гэх юм бол хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн болгоны хүмүүс бараг мэддэг тийм. За компьютер байна, гар утас байна. За тэгвэл хүний өсөлт ямар байх юм? Орлого нь ямар байх юм? Цаашаа энэ гар утсын худалдаж авах юм аахгүй юм уу? Дараагийн загвар нь хүмүүст яг ингээд нэг өрсөлдөх чадвартай байж чадах юм уу гэд. Ингээд хүмүүс яг хөө ихлээр бүтээгдэхүүн үйлчлэгээ байх юм бол тухайн суурь дээр нь ингээд судлах боломж байгаад байгаа гэсэн. Ааха, тийм байна. Тийм. Тэгэхээр ирээдүйг нь яг хөө ихлээр ирээдүйд ямар хэмжээний орлого болж болох юм бэ гэдгийг бас таамаглах боломжтой гэсэн. За криптогийн хувьд гэх юм бол алтан зуултай харьцуулахад бол ийм бүтээгдэхүүн үйлчлэгээг үзүүлэх боломжтой ийм технологи. Тэр нь бол маш том давуу тал нь. За жишээ нь бүртгэл хөтлөл, за хэн нэгэнд өмчөө шилжүүлэх, одоо хөрөнгөө шилжүүлэх, за эргээд яг хөө ихлээр тодорхой салбарт үйлчлэгээнд ашиглах ийм боломжтой ийм технологи байгаад байна. За гэтэл энэ технологи байгаад
компани шиг үнэлэх гэхээр яг өнөөдөр крипто зах зээл дээр хамгийн өндөр үнэлгээтэй байгаа зүйл маань болохоор биткойн. Тэр зүйл маань бол яг энэ бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож эндээс орлого олдоггүй. Тэгэхээр үндсэндээ бол яг хөө ихлээр яг энийг одоо бид нар бүтээгдэхүүн энийг яг хөгжүүлж байгаа компаниудыг ингээд аваад үзэх юм бол тэд нар бол үнэлгээ ингээд яваад ямар үнцэнтэй байж болох вэ гэдгийг бол бид нар одоо таамаглах гэж оролдох тийм ийм судалгаа хийж болох боломжтой гэсэн. Гэтэл нөгөө хамгийн үнцэнтэй зүйл нь эдгээр зүйлүүдийг яг ашиглаад орлого олохгүй байдаг. За тэгвэл энийг валют гэдэг аваад үзье. За тэгье. За хэрвээ валют гэх юм бол валютыг үнэлэхийн тулд мэргэжлийн үе яадаг вэ гэхээр хамгийн түрүүнд энэ аль улсын валют вэ гэдгийг заавал мэдэх хэрэгтэй бол. Тэгэх бах тий. Тийм. Жишээ нь одоо Америк доллар гэх юм бол тий. Америк долларын хувьд ер нь хүүгийн түвшин Америкт ямар байгаа юм. За инфляц буюу нөгөө мөнгөний худалдаа авах чадвар унж байгаа тий. Энэ үзэгдэл яг ямар байгаа юм. За эргээд явах вэ гэхээр тэр Америк улсын төлбөрийн тэнцэл нь ямар юм гэд ингээд хараад явдаг гэсэн. За криптовалютыг яг энэ аргачлалаар үнэлэх гэхээр энэ өөрөө аль нэг улсад хамааралгүй байдаг. Дэлхийн хаанаас ч арилжих боломжтой. Аль улсын эдийн засгтай бий холбож энийг яг үнэлэх вэ гэхлээр айгүй хэцүү. За тэгвэл бүх зүйл заавал нэг одоо улстай холбогдоод тэгээд үнцэн тогтдог юм уу гэхлээр бас үгүй. За энэний өмнө байсан одоо мөнгөний хэрэглээ болж исэн зүйлүүд гэх юм бол хамгийн тод жишээ нь бол алт. Хамгийн өргөн хэрэглэж байсан тийм. Алтыг бид нар бол ингээд крипто шиг аль нэг улс руу ингээд шууд авч холбочиж бас болохгүй шүү дээ тийм. Америкийн алт гэж байхгүй. За тэгэнгүүт яг тэрэн шиг юм уу гэдээ аваад үзэх гэхээр нэг дутагдaltaй тал нь гэх юм бол алтыг бол бид нар яаж болох вэ гэхээр бас бусад зүйлд хэрэгжилж байдаг тийм. Одоо янз бүрийн бүтээгдэхүүнд алт маш их орцуулж болдог. Дээрээс нь одоо гоёл чимэглэл гэдэг тийм. Иймэрхүү зүйлүүд рүү маш их орц болоод нэмэлт хэрэглээ тэнд байдаг. Тэгэхээр алт бол яах вэ гэхээр тийм үнцэн байдаг. Давхар дахиад нөгөө одоо бидний бас нэг санхүүгийн зах зээлд ингээ хэрэглэгддэг болохоор үнцэн байгаад байна гэсэн. Тэгэхээр үндсэндээ бол яг алт чиг аваад үзчих гэхээр бас яг нэг тийм түүхэн хэд биш байгаад байгаа. Тийм байна тийм. Тэгэхээр эндээс юу хэлэхэд байна гэхээр ер нь өнөөдөр санхүүгийн зах зээл дээр крипто одоо одоогийн өнөөдрийн байдлаар 2.7 триллион долларын үнэлгээтэй байна. За эндээс бол яг гэхээр 60% биткойн буюу яг өнөөдөр албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй энэ валютын хэрэгсэл нийт үнэлгээнийх нь 60% байгаа. Гэтэл яг нөгөө бүтээгдэхүүнтэй холбоотой, бус зүйлтэй холбоотой хэсгээр бол тийм үнэлгээ нь бол өндөр биш байгаа. Тэгэхээр эндээс юу хэлэх гээд байна гэхээр саяны одоо миний хэлээд байгаа зүйлүүдээр мэргэжлийн хүмүүс аливаа зүйлийг судлаад, суурийг судлаад энэ зүйл ирээдүйд яг ямар хэмжээний орлого өгөх юм, ямар хэмжээний өсөл үзүүлэх юм гэдгийг заавал суурьтай ойлгож тэгжиж нөгөө ихтгэл өмчлөлтөөрдөө тэгжиж урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх боломж гардаг. Тийм шүү тий. Гэтэл нөгөө энд болохоор одоо энэ хөөсрөөд огцон одоо өсөөд байгаа шалтгаан нь юу вэ гэхээр эргээд яг энийг суурьтай үнэлэх боломж нь одоогоор яг үүсгэх байгаа гэсэн. Тэгэхээр тэрнтэй холбоотой бол яг гэхээр ер нь ийм зүйлүүд дээр энэ санхүүгийн хэрэгсэл гэж арай хүлээмжшүүрэх болоогүй байгаа зүйлүүд дээр бид нэр аль болох эрсдлээ бодоод энэ зүйлээс одоо татгалзаад илүү суурьтай хөрөнгө оруулалт руу ороод явах юм бол одоо хүмүүс тэр амьдралынхаа магадгүй хоримтлуулсан зүйлийг те гинтийн эрсдэлтэй зүйл оруулаад алдахгүй байх. Тэр нөхцөл бол бүртгэх боломжтой байдаг байна. За маш ойлгомжтойгоор энгийнээр энэ мэдээллийг хүргэсэнд маш их баярлалаа. За ерөнхийдөө бол за ийм юм байна да гэсэн мэдээллийг би үзэгчдээ хангалттай авч чадсан болов уу гэж бодож байна. Одоо бид нэг 30-40 секундын хугацаанд нэмж хэлэх зүйл байна уу заа. Тэгэхээр ер нь бол яг хөө ихлээр альва зүйл ингээд эрэлт нийлүүлэлтээрээ бид нар өмнө тогтоод ингээд явдаг гэдэг те ярьдаг. Эрэлт нийлүүлэлт үүсээд байгаа, үн өсөд байгаа, үн цэнтэй зүйл маань ардаа ямар нэгэн суур байна уугүй гэдгийг хүмүүс ядаж бодож үзэх хэрэгтэй гэсэн үг. Одоо алтан зул цэцэг үн өсөж явах үед бол хүн болгон л яг тэр суурийн талаар магадгүй бодоггүй байна. Тэ? Яагаад ингэж энэ зүйл тийм үн цэнтэй болох хэвтэй те? Жил болгон өсөд байгаа юм чинь зогсохгүй юм шиг санагдсан. Тэгээд нэг л 7 хоногийн дотор маш үнэтэй байсан зүйл ямар ч үнцэнгүй болсон байдаг. Яг тэрнтэй адилхан бид нар одоо 22 онд хамгийн сүүлийн жишээгээр ингээ харахад бол крипто бол маш өндөр үнэлгээнд хүрж исэн. Буцаад маш хурдан унсан. Тэгээ тэрний яг цаад шалтгааныг мэдэхгүй бол цаад одоо нөхцөлийг ойлгохгүй бол бид нар одоо санхүүгийн зах зээл дээр магадгүй илүү хүмүүсийн ойлгодог, судалж болдог ийм хөрөнгүүдийг сонирхол илүү зүгээрээ гэж хэлсэн. За 2-7 хоногийн даваа гарагт болцъя. Ажлын амжилт хүсье. За баярлалаа.